Хар сүнсний наалдагчид. Хар муу сүнсний наалдагчид хэмээх айхтар адтай үе олон сүнсүүд бий. Нэгэн хар сүнс байлаа гэхэд түүн дээр харваж наалдаад өөрийг нь чимж эсвэл хавсарч нэгний дэмнэх төдийгүй өнөөх сүнсний зараал болж ямар нэг үйлийг дүүргэж эсвэл учиг холбоотой ухааныг нь дэлгэрүүлж хорыг нь улам дэврүүлэн чи над хороо улам бүр сорооч өвчин зовлонг нь нэмээч гэх мэтээр оршдог. Эсвэл сүнсний гаргаж ирсэн эрчмийг нь сорон тэжээгдэж хамтдаа оршдог. Эдгээрийг хар муу сүнсний наалдагчид гэх бөгөөд дотроо дараах үйлстэй. Үүнд хар муу сүнс хүмүүний биетэй холбогдмогц холбоосыг нь улам бүр бүхлэн. Тэр хар сүнсийг хүмүүний махан биеийн аль нэг хэсэгт оршиход нь туслан дэмнэнэ. Дигээ гох, чимхүүр, хавчаар, тогтоогуур зэргийг нь улам бүр наалдуулна. Ямар нэгэн идэж тэжээл орших орон зайг хүнийг олж өгнө. Хуваагдан үржих, үр удмаа үлдээх үйлдэн дэмнэнэ. Зүрхийн төдийд, шүргэхийн төдийд үрждэг хар сүнс байвал түүнээс хэсгийг нь аван өөр шүргэлцэх сүнсийг олоод түүний үр удмыг өмнөөс нь мэдлүүлнэ. Шинээр үүссэн хар сүнсийг хүмүүний махан биед эс дотор нь үлдэх эсвэл хүмүүний эр бэлгийн эс, өндгөн эс хоёр нийлэх явцад хар муу сүнсний тоосонцрыг аваачин харуулж оруулна. Цэрэг, унлаг мэт атлаа хамгийн амин үйлсүүдэд туслана. Наалдагчид олвол нэг хүмүүний бие дээр хар сүнсний орон зайд наалдахуу буурлаа. Шавж наалдаж болно. Өөр үйл олон янзаар туслана. Хар сүнс сайн эрчимд нэрвэгдэн хувирчихвал түүнийг нүхнэ. Дүрээ алдаад бутрагвал өөрөө очин наалдаад бүрэн болгоно. Амтайгаас амьгүйд хувирч чадна. Жишээлбэл муур амьгүй дээс болж хувирна. Эднийг сүнс гэхэд хэцүү амьгүй зүйл рүү хувираад байна. Тэгсэн хэрнээ эрчим юм уу гэхээр амьтаа үйл хийгээд шогшоод байдаг. Амьгүй эд рүү нэг хувирсан бол эргээд амьтаа үйл рүү хувирдаггүй. Тагнуул туршуул шиг явна. Мэдээлэл дамнуулна. Ховчуудын үйлийг дүүргэнэ. Хаалт, саад, тотхор болох үйлийг баг дүүргэнэ. Хар сүнсний дүүргэж дөнгөхгүй үйлийг өмнөр нь орж дүүргэнэ. Хар муу сүнсний эрчмийн хэлбэлцэл болохоо байвал хэлбэлцэл нь болж өгнө. Аалзан төрхтөн байлаа гэхэд нэг өргөс үснэ болж өгнө. Дом байлаа гэхэд донтуулах, автуулах үйлдэлийг хүмүүний оюун бодол дотор оруулж шившиж өгнө. Наалдагчдыг устгахад маш амархан. Зарим хар сүнс 5, 6, 7-оос дээших наалдагчдыг нийлүүлээд өөрийн оронд яг адил дүртэй болгоод үлдээдэг юм шүү. Тэгээд өөрөө холоос хараад байж байдаг. Хар сүнс биед нь орсон юм уу холбоостой боллоо. Түүнийг засуулах гээд ирэй гэж бодъё. Тэгтэл хідэн наалдагчдыг өөрийн дүрдээ хуургаж үлдээчгээд өөрөө алсаас ажин засч байгаа хүн тэрийг нь мэдэлгүй
Хар сүнсийг нь устгачихлаа гэд явуултал эргэж ирээд наалтчих юм байна тийм үү бурлаа. Тийм. Наалдагчдаас эзнийг нь хайж мөшгөж болно. Харын ертөнцид нэгээс нөгөөд дамнаад байж байдаг эзэнгүй наалдагчч олон бий. Генийн кодоор гарал үүслийн өгөгдлийг таних арга нь наалдагчдын тоосонцрыг уншаад мөшгөн олж буйтай дүүж байгаа юу бурлаа. Зарим үед болно, зарим нь болохгүй. Хэрвээ 3-4 хар сүнсэнд нэг зэрэг зүтгэдэг наалдагч байвал түүний тоосонцрыг нь авч уншлаа гэхэд холилдож илрэх боломж тун их байдаг юм. Холилдсон бол тэр бүрийг мөшгөх гэж их цаг зарцуулах нэ бурлаа. Тэглгүй яах. Холилдож бий болсон бол тэр бүрийг мөшгөж хүн. Шунлын хар муу шулмын наалдагч байлаа гэхэд түүний зөвхөн нэг эдлэл нь болж оршиж болно. Нэг хаалдагт наалдагч олон идүүдэд хуурж болно. Мөн олон наалдагчид тал бүрээс нь нийлээд нэг гэдэд хуурж болдог. Улаан, шарга, ногоон гурвын хоцолмол өнгийн цэгийн дайтай буюу хүмүүнийхээр нүдний харын хэмжээ бүхий миллиметр, өөрийн үндсэн дүр нь далайн мезууд шиг бөмбөргөрдүү оройтой цэлцгэлсэн дүртэй, доод хэсэг нь сул хөвсгөнсөн бөгөөд үүнээсээ юундаж хуурж болно. Нэг хуулахад үндсэн дүр нь гарна. Нэг үндсэн хэн нэг хүн дээр наалдагч наалдсан байлаа гэхэд ямар нэгэн үнэр гардаг болов бурлаа. Наалдагч сүнсээр үнэр гарахгүй. Ялгагдаад байх зүйл ховор, зан авир хувирахгүй. Ингэхдээ хар муу сүнстэй хавсарч оршино. Орь ганцаараа оршиж болох ч тун цөөх. Ямар өнгийн эрчмийг ялгаруулдаг вэ бурлаа. Дүрд хувирсан байвал өнгийг нь тогтоох боломжгүй. Ямар ч өнгийн эрчмийг гаргаж болно. Харин анхдагч дүрээр байвал өөрөөс нь зэгэл ногоон өнгийн эрчим ялгарна. Ямар өнг, гэрэл, үнэр дуу чимээнээс дайждаг вэ бурлаа. Юунаас ч айн үргэлж далтчих боломжтой. Зарим нь хурцхан үзүүртэй идүүдээс, зарим нь тод өнгийн гэрлүүдээс айн. Уянгад бус архирсан чимээнээс ч айн. Рейкигийнхэн бол галаар устгачих байна, тийм ээ бурлаа. Тийм, зарим нь хамгийн хүйтэн эрчмээр эсвэл зөөлөн үйлзэлт химээрч устгана. Зарим нь үлээхэд айн устгана. Хэрэв наалдагчид ихсээд хүчээ авбал ямар нэгэн хар сүнснээс ч илүү хүчийг гаргаж чадна. Шинээр үүсэхдээ нэг байлаа гэхэд шууд 2 болж хуваагдана. Зарим нь улам бүр дотгош хумигдж байгаад гисрээд 2, 20, 100 болно. Зарим нь хар муу сүнстэй эвлэн нийлж бий болно. Нэг хар сүнс байлаа гэхэд түүний үр удамд өөрийн үр удмыг үлдээдэг. Наалдагчид зарим үед цацраг туяадтай нэгдэн нийлбэл тун яривхтай. Хар туяа дээр наалдвал тэр туяанаас хүчээ аваад туяаны хорыг гарган ялгаруулж оршдог. Туяадыг зөөх, дамнуулах үйлдэлүүдийг дүүргэж болох нь байна. Энд тэнд тоос дарсан эд зүйлтэй адилхан юм байна тийм үү бурлаа. Тийм учраас үе олон
хэмээсэн юм аа. Хар сүүдэртнүүд. Хар сүүдэртнүүд хэмээх төрлийн сүнсүүд их онцлогтой бөгөөд тэд ямар нэгэн үйл хэргийг улам бүр урхагшуулдаг. Нэг шунлын сүнс байлаа гэхэд хамтарвал гинтийн бөгөөд маш их шунуулна. Хор уршигт үлийг хурдасган ихсгэж хэд хэдээр нь бий болгоно. Зарим мөрс ингэж асуудаг. Би нэг л модыг тайрсан. Гэтэл яагаад надад өндөр шийтгэл хараал ирэв? Би голд багахан л тоглож наацсан шүү дээ. Би ганц л чулууг авсан. Би нэг л хүмүүнд ганц хар үгийг хэлсэн. Гэтэл надад яагаад ийм их гай өвчин зовлон бууж ирвэ гэдэг. Гэтэл багахан үйлдэлийг хийхэд түүнийг энэ хар сүүдэртнүүд хор уршгийг нь хэдэн мянга дахин нэмэх чадвартай байдаг. Жишээлбэл би ганцхан удаа худал хэлсэн байхад та яагаад намайг худал хэлдэг, дон шүглсэн гэж хэлж байгаа юм бэ гэх мэт. Ямар нэгэн үйл хэргийн хар эрчмийг эсвэл хар муу сүнсний хорт тоосонцруудыг бүр их аривдуулан задалж тэр хүмүүний махан биед болон эрчмийн орон зай дотор нь тархаадаг. Ийм хар сүүдэртнүүд ярвигтай, худал хэлүүлдэг, сархтын, донгийн, ховдоглуулдаг гэсэн 3 хар сүнснэг үр дээр байлаа гэхэд хар сүүдэртэн сүнс ирж нэмэгдвэл тун ахар хугацаанд биеийг өвдүүлж болно. Хамгийн гүн химээр сархтад автуулах гэх мэтээр хор уршигт муу үйл хэргийг аривдуулнаа. Тэдэнд тогтсон дүр байхгүй, чулууны дүртэй байлаа гэхэд цааш багахан шогшоод модны дүртэй боллоо. Цааш согшоод хүмүүний адил дүртэй болно гэх мэтчлэн байнга хувирна. Гэхдээ зарим сүнсний дүрүүдтэй холбогдохгүй. Нийлэхгүй тохиолдлууд байдаг. Хар муу сүүдэртэн могоон дүртэй болоод хувирчихсан шогшож байхад тэр могоог залгиж чадахгүй хүчтэй амьтны дүртэй байгаа сүнстэй огт нэгдэн нийлдэггүй. Өөрөөр хэлбэл хулган дүртэй байхдаа муур дүртэй сүнстэй нийлэхгүй. Хэрэв нэгдвэл түүний идэж болох буюу эрчмийн дарангуйлал үүсээд задалтчихдаг учраас түүнийг нь ашиглан дарж болно. Анхдагч дүр нь бүтэг ягаан, бүтэг бор хоёрын нэгдмэл өнгийн долгиорсон эрчмийн урсгал шиг дүртэй. Өөрийн энэ дүрд эргэж ороод байдаггүй. Түүнийг цайвар ногоон өнгийн эрчмийг туяанд хувиргаад тэр өнгийн туяагаар амархан задлана. Танжил чадвал хурдан гэж үзээд хүрэн сүүлийн үед ингэж эрчим туяа цацрагийг илүү ашиглан хар сүнсүүдийг дардаг болоод байгаа бурл. Үржигтэй тэд ямар нэгэн сүнсүүдтэй эвлэлдэн нэгдэж байх үедээ буюу өөр сүнсний тоосонцрыг задлан аривдуулах үед өөрөө тоосонцроо мөн хувааж ошрно. Ингэхдээ өөрийн биеийн талыг салгаад дахин өөрийгөө үүсгэнэ. Хэр удаан оршин тогтох вэ? Задран устдах нөхцөл нь юу байдаг бол буурлаа. Цаг хугацааг туулан оршоод байвал оршоод л байна. Тоосонцроо аривдуулах, хорвоо аривдуулан нэгдэх сүнс олдохгүй байхаваас өөрөө устна. Хүмүүсийн муу үйлийг улам бүр дэвргээд байгаа юм чинь эдгээрийг ямар нэгэн байдлаар юм уу зохион байгуулалттайгаар мөхөөх ёстой бидтэй бурлаа. Тийм,
Зөвхөн арга билгийн хэлбэлцэл дор хар цагааны тэнцвэр алдагдах үед эдгээрийг болон наалдагч сүнсүүдийг бас үүний дараа яригдах дагуулуудыг устгана. Түүнчлэн хар эрчмүүдийг цэргүүдийг устгана. Бидний хийж буй Тэнгэрийн үйлсийн дунд иймэрхүү хар сүнсүүд устгагдаад явж байгаа тийм ээ бурлаа. Тэглэхгүй яах вэ? Одоо арга билгийн ертөнцид хар болон цагаан нь хэдэн хувьтай байгаа вэ бурлаа? Зөвхөн сүнсний хэмт дүүвэл 54%, 46 хувьтай байна. Эрчмийн хэмт дүүвэл өөр болно. Дэлхийн хүн ам яагаад ингэж олон болсон бэ? Олон болгох санаа нь юу байсан юм бол эрчмийн тэнцвэрүү, сүнсний төрөлтөд зориулсан уу, шилжин өөрчлөгдөх үйл явцад ингэж таарах ёстой байдаг юм уу бурлаа? Хэмжээс хооронд солигдох үйл явцад зориулж буюу дараагийн хэмжээстэд шилжихийн тулд ингэсэн хэрэг юм. Ан амьтдын төрлөөс хүмүүний төрлийг олж төрөх ёстой сүнсүүд олширсан гэсэн утгааруу бурлаа. Тийм. Эрт цагт ан амьтан олон хүмүүс нь цөөн байсан бол өдөө өдгөө эсрэгээрээ хөрвөн бууж байгаа гэсэн үг. Бид нар дээшээ хэмжээс дахин амьтад нь төрөл дээшилж хүмүүний биеинд нэмэгдэн төрөхөөр боллоо гэхэд Тэнгэрийн үүлийн дагуу дэлхий дээр буцаад амьтдыг олон болгох зорилготойгоор амьны ертөнц болон амьтны ертөнцөөс манай дэлхий дээр иргэсэд олон болох гээд байна тийм үү бурлаа. Тэгж байж дэлхий дээр буй амьтны тоо сүнсний тоог тэнцвүүлнэ. Тэгэхэр амьтдын тоо улам бүр нэмэгдэнэ. Дэлхий дээрх хүн амын тоо 10 тэрбум болсон ч даацаа хангах боломжийг та нар бүрдүүлж өгөх юм уу бурлаа? Тийм. Тэгж байж л хэмжээстээс өөр хэмжээс рүү шилжнэ. Хар муу сүнсний дагуулууд. Хар муу сүнсний дагуулууд өөрсдийн төрөл, үйлээс нь ондоо төрлийн төрөл болон үйлдэл хар сүнсүүдийн үйлсийг тэмнэн дүүргэдэг сүнсүүд юм. Тэд хар цагаан хоёр ертөнцийн хооронд хилцэл хийх үед хамгийн ихээр тэм тусаа үзүүлдэг. Тэрэн байлаа гэхэд өөрийн олон хорон үйлсийн нэгийг нь дүүргүүлнэ. Мөн дээр дурдсан хилэлцлийн дагуу энэ сүнсүүд чинь аривдаад байна. Дарах хэрэгтэй гэж шийдсэн үед хамгийн түрүүнд дагуулууд нь эзэн сүнсээ хороох юм уу, аривдаад байгаа хар сүнсүүдийг дарах, хороох гэх мэтээр үгд бидэнд тэмтэй, тэдэнд ч тэмтэй. Эцдээж хорлон харын ертөнцдөөж үүмээ самуунд хөтлөнө. Эцдийнхээ өмнөөс орж үхэн эсвэл үлийг нь дүүргэнэ. Тэднийг бараа бологч, дэмнэгч хэмээн айлдан нэрлэх үгүүд байдаг. Энэ дагуулууд эзэн сүнснээс суралцаад бие даан өөрийн төрлөө үүсгэн оршиж чаддаг. Дагуулуудын хийдэг үйлс зэр зэвсгүүдийг аривдуулан олж авчирна. Эзэн сүнс үлээ дүүргэж авахад нөхцөлийг нь бүрдүүлнэ. Эзэн сүнсээ мөхөх нөхцөлийг эсвэл хараал, дом, шившлэгийнх байвал итвэхжих нөхцөлийг үүсгэдэг. Уналгаа гаршуулах, цэргүүдээ сургахад нь дэмнэнэ. Ямар нэгэн орон зайгаас өөр орон зайд шилжих үйлсэд дэмнэнэ. Үнэн ч анд мэт эзэн сүнсэндээ зүтгэнэ. Үнэн ч албат мэт эсвэл дайчин мэт тал бүрийн үйлс рүү хөрвж чаддаг. Хорлдог байсан бол авардаг болно, авардаг байснаа засдаг болно гэх мэт тал бүрийн үйлстэй.
хүчээ авах, хорт тоосонцрыг хүмүүний биед оруулах, эсвэл үр удмыг нь үлдээх, үрээ цацах гэх мэт үйлсийг дүүрэхэд дэмнэн оролцсон. Хэн нэгэн хүмүүнийг энэ гарагт сэтгэлийн цэнгэлд автуулаадах, эсвэл хүр дээр ороод химийг нь багсах тийм гай зовлонг тариг гих зэргээр эзнийхээ тушаал бүрийг хийн. Тоо наривтахаас өөрөөр эзэн сүнсээ ямар үед мөхөөж болох вэ? Хүрс эзнээсээ урвах, өөрөө хит хүчрхэгжих, чөлөөлөгдөхийг хүсгээр мөхөөж болох болов борлоо. Саяын хийсэн шалтгаанууд зохилно. Үүнээс гадна хар сүнсүүдийн хоорондын чөтөөрхөл дунд эсвэл биеэ даан орших эрхийн төлөө тийм эдийг өгнө, тийм хүчийг чамд өгнө гих зэргээр өдөөн торхирох үед эзнээ хороодог. Хар сүнсүүд нэгнээ хорлуулахын тулд бас ингэдэг. Наалдагч нараас ялгагдах нь эзний өмнөр орж үйлсийг нь дүүргэх чадалтай. Эзний тушаал захирамждор тэгж их үйлсээ дүүргдэггүй. Урвамхай, шарвамхай нөхд юм шиг байна. Байнга дэрэгдэн байдаг мөртлөө гинэт урвж чаддаг нөхөд шиг аюултай юм байна тийм ээ борлаа. Энэ дагуулуудад үн цэнтэй зүйл юу вэ борлаа? Оршин тогтох орон зайн эрхэм. Эзний дор хорон үйлсийг сурч түүгээр өөрийн эзэгнэн орших орон зайгаа бүрдүүлэн түүнээс цааш өөрийн үр удмаа үлдээгээд оршиж болох орон зайгаа шинээр олж авах нь хамгийн чухал. Бусдыг хорлох хийгээд эзэн сүнсний оронд суух нь чухал бус. Дүр нь хэр хувирамтгай вэ борлаа? Их хувирамтгай биш. Дүр нь хоёр хосоор эвлэрсэн дөрвөн ивэртэй байх ба тэдгээрийн дор бүүрэн хідүү хоншоортой, матартай адил урт амтай, хоошоо арга руугаа дэлбээсэн чихтэй, сагсаан сэгсэж арцаасан үстэй. Дүр нь том жижиг болж хувирахгүй. 7-8 настай балчир үрийн чинээ өндөртэй. Толгооноос доошх бие нь гонцгой дуу, нарийн дээс гимээр бийтэй. Дүүний гадуур цуван үндсэн могоон сүл гэхэд хэцүү, гөрвлийн сүл гэхэд бас хэцүү, тийм сагсгар сүлүүд 20-с 200 хүртэл бий. Түүний дор 2 ямах хэрийн урттай 2 тулгуур бий. Түүгээрээ алхахгүй, харин хийсэн, урсан, дүүлэн, ниснэ. Эднийг дарах шаардлага бий юу? Эсвэл өөрийн талд уруулж ашиглах уу буурлаа? Аль талын үйлийг дүүргэж байгаагаас хамаарна. Бидний талын үйл хэрэгт дэмнэн байвал өөрсөддөө бүрэн уруулан авч богцлоод нэн шаардлагатай үйл хэрэг гарах үед гаргана. Энэ сүнс маш дуулууртай. Тэрийг тэгж хийгээрээ тэгвэл чамд тийм хариу тэгж байрна шүү гэвэл тэр торн л хийчихнэ. Харын ертөнцөд үйл хэрэгээ дүүргэж байвал шууд устгана. Харын талд үйлчилдэг бол цагааны талд уруулж болох уу буурлаа? Уруулахын тулд их л ятгах нь сургах үйл болно доо. Альбанг гаршуулсантай адил үйл хэрэг өрнө. Ямар ч хүч шидтэй ямар үйлийг хийх вэ буурлаа? Эзэн сүнснийхээ дүүрэг гэсэн үлийг дүүргэнэ. Хорыг цац, амийг нь таст гэвэл гүйцээгээд л шогшно. Арга залиар хуур гэвэл хуурна, ховст гэвэл ховстон, бүх төрлийн үйлтэй. Дуулууртай тэгсэн хэрнээ их шидтэй юм байна. Урт наслах болов буурлаа. Өөрсдөр нь өөрийг нь мөхөөлөхвөл тун хялбар. Бэлэг ертөнцөд
1320 орчим жил болж байгаа урт наслсан ч байна. Тоо нь олон байгаа юу бурлаа. Дэлхий дээр олон бие, хүчтэй хар сүнс бүрийн дор 1-2 бие. 90 эм хүүстэй гэж байгаа. Үржигтэй өөрийн орон зайгаа бүрдүүлсэн 91 сүнсний тоонд тоологдох үед өөр нэгэн орон зайгаа бий болгосон ийм сүнстэй эвцэн нийлэх боломжтой болно. Тэр үедээ эвцэн нийлж үр удмаа үлдээнэ. Өөрийн төрөл дотор эсвэл төрлөөс гадуур нийлж болно. Ирлийцжүүлээд ч явж байна уу? Сүүдэртээ эвссэн бол сүүдэр үүсгээд, дагуултаа эвссэн бол дагуул үүсгээд байх нэ тийм үү бурлаа. Тэр хоёрын нийлэмж дундаас үүсгэн гаргаж ирнэ. Аль нь давмгаалах вэ бурлаа. Аль нь давмгаалж болно. Бүрдлэлгээсээ хамаардаг. Шин төрөл үүсгэхгүй бидтэй үгүй. Харын ертөнцид бас тооллого явуулж хар цагааны хооронд хилэлцээр хийж тэнцвэржүүлж байдаг юм байна гэж ойлголоо бурлаа. Тийм. Өвгөн би хар сүнсний тоог мэдээд байгаагийн учир нь энэ. Манай дагуулууд олон багассан байна. Тоо толгойгоо нэм гингүүт орон зайгаа үүсгэсэн 90 эм дагуулууд хоорондоо эвсэх эсвэл им нь өөр төрлийн сүнстэй эвцэлтэж тоогоо нэмэхүү бурлаа. Сүнсний захирагчид үүнийг хариуцна. Одоо манайх энэ төрлийн сүнсээ хариуцуулъя, тэр төрлийг хооронд нь нэгдүүлээд ийм төрлийн сүнсээ үүсгэн гарья гэх мэтээр тооцоолноо.